За би бас энэ ажлын хэсгийн гишүүнээр ажилласан. Бас яг энэ асуудал дээр ажлын хэсэгт ажиллаж явах явцад яг ашиг сонирхлын зөрчил үүсэж болжгүй асуудал үүссэн. Тэгээ тэрийгээ бас хуралдааныхаа ажлын хэсгийнхаа хуралд оролцох болгондоо тэмдэглэлдүүлдэггээд явсан. Тэрийгээ би бас энэ байнгын хорооны тэмдэглэлдүүлдэх нь зөв байх гэж бодож байгаа. Учир нь юу гэвэл миний өөрийн өмгөөлөгч байхдаа ажиллаж исэн бас хэрэгүүд бас энэ дотор орж ирсэн учраас би өмнөх одоо энэ хэрэггийн материалтай танилцах хэрэгтэй холбоотой дүгнэлт гаргах гэсэн хэсэг дээр огт орохгүй. Ер нь энэ 30 хэдэн хүний хэрэгээс сургамж аваад цаашид яах ёстой юм бэ гэдэг хэсэг дээр нь илүү байр суурь илэрхийлж илүү тэр хэсэг дээр нь ажилласан гэдгийг бас хуралдааны тэмдэглэлдүүлэх нь зөв бахаа гэж бодож байна. Нэгдүгээрт. За хоёрдугаарт гэвэл түрүүн амин чимэг гишүүний хэлж байгаагаар яг үнэн тэр хүмүүс одоо энэ яах гэж манай хууль зүйн байнгын хороонд хандсан ямар зорилго байгаа юм гэвэл мэдээж эцсийн энэ хүмүүс ирэх бодиттой хамгаалах төстэй. Тэгээ энэ санал дүгнэлтээс гадна хэрэг болгон дээр тусдаа дүгнэлтүүд гарсан. Хүн болгон дээр тусдаа дүгнэлтүүд, кейсүүд дээр нь тусдаа дүгнэлтүүд гарсан, шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Тэгээ би Тэмүүжин гишүүний бас хэлсэн дээр нэмэт хэлэхэд яг энэ дээчүх болоод үндсэн хуулийн цэцгийн гээд нөгөө шүүхийн процесс өөрөө үндсэндээ бүрэн дүүрэн дуусаагүй гэж хэлж болно. Тэгэхээр энэ лүү манай байнгын хороо шууд одоо хин нэгний нэр төрийг сэргээх эсвэл шинээр илэрсэн нөхцөл байдал мэтэр ингэж бид нар үнэхээр ажиллах боломж байхгүй, ажиллаж болохгүй. Тэгэхээр тэр хил хязгаартаа баригдаж хамгийн байж болох хэмжээнд энэ тогтоол энэ ажлын хэсгийн дүгнэлтүүд гарч байгаа. Тэгээ одоо энэ нэгэнт одоо бид нар аль болох хөндлөнгийн хүмүүсээр шинжээчийн багийг бүрдүүлж нэлээд цаг хугацаа авч нэлээд хүчин чармаалт гаргаж энэ шинжээчийн дүгнэлтийг хамгийн одоо байж болох хөндлөнгийн юм байдлаар бол шинжээчийн дүгнэлт гарсан учраас энэ шинжээчийн дүгнэлтүүд маань өөрөө цаашаа дараагийн шүүх эрх мэдлийн хэмжээнд очиод нотлох баримтаар үнэлэгдэх хэсэг энэ нь бол дандаа шүүхийн бүрийн эрхийн асуудал болох учраас ингээд манай ажлын хэсэг дээрэс нь манай байнгын хороо дээрэс нь парламентын хувьд бол энэ хүрээд бол үндсэндээ одоогийн байдлаар бол энээс цаашаа бид нар хэл хязгаард авч болохгүй байгаа ийм нөхцөл байдал байгаа гэдгийг хэлээ. За хоёрдугаарт болвол яалтчгүй цаашид гэдэг дээр санал оролттой шүү. Цаашид гэдэг дээр бол бид нэр онцгой анхаарах хэрэгтэй. Цаашид гэдэг дээр бол онцгой анхаарах хэрэгтэй. Тэгээ тогтоолын төсөл дээр бол маш олон асуудлыг дээрэс нь хугацаатай үүрэг даалгавар өгсөн байгаа. Тэгээ одоо энийг харин ёстой байнгын хорооноос өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлэх тэрний биелэлтийг хангах дээр энэ тогтоол 1 номерт орж ирээд нөгөө намар бид нар тайлан хилцдэг штэ тий биелэлтийг. Тэгэхэд энийг бол манай байнгын хороо заашгүй шахаж шаардаж ажиллах ёстой ийм чухал тогтоол байгаа шүү гэдгийг бас хэлэх гэсэн. Тэгээд бас ажлын хэсгийнхаа бүрэлдэхүүн болоод ажлын хэсгийнхаа ахлагчид баярлалаа гэж хэлнэ. Өглөө Тэмүүжин гишүүн.